За хичээл 6 imperative clauses. За энэ бол маш амархан дүрмүүд байгаа. За дүрмч гэж бараг байхгүй те. Ерөнхийдөө бол хүнд тэг инг гэж хэлэхдээ яаж одоо could you, would you, can you гэдгээс өөрөөр яаж хэлэх вэ гэдэг талаар л жоохон амар амархан хичээл байгаа. За энэ хоёр өгүүлбэрийг харьцуулаад үзээрэй. За could you close the door? Close the door. За close the door гэдэг нь тэг инг гэдгийг хэлж байгаа боловч амар жоохон тийм захирангуй сонсогдож байна тий. Could you close the door гэхээр тэгээд өгөөч ээ гэд маш ээлдгээр хэлж байгаа. За энийг маш сайн анхаараарай. За imperative clauses гэдэг нь ингээрэй, тэгээрэй гэсэн үг тий. Have fun. За хөвчлөлтэй байгаарай. Help. Туслаарай. Энэ бол бас clause юм байна. Enjoy your meal. За амттай хойшлаарай. Stop talking and open your books. За яриха болоод stop talking and open your books тэ. Намнуудаа дэлгээрэй. Don't be late. За хоцорч болохгүй шүү. Shh. Hush. Чимээг байгаарай тэ. За тэгэхээр imperative clause дотор орд юм байна. За сургуулийн багш хэлэхдээ sit down. За сууаарай. Be quiet. Чимээг байгаарай. Stop talking. Яриха болоод wait quietly before class. Хичээлийн өмнө чимээгүй хүлээгээрэй. Be nice to your friends. Найзуудтай гоё байгаарай. Биш найзуудтай илдэг байгаарай гэсэн утгатай тийм. Don't forget your bag. За цүнхээ мартваа. You can use please to be more polite. Please гэдгийг хэлснээрээ илүү соёлтой, илүү зөөлөн сонсогдно. Please put the plates on the table. Please гэдгийг өмнөөс хэлчихэж болж байна те. Одоо тавгнуудыг ширэн дээр тавиад өгөөрэй. Don't make so much noise, please. Бити амар их чимээтэй байгаад байгаарай. Please гэдгийг хэлснээрээ илүү тийм polite болж байна. To give orders. За ямар нэгэн одоо зааварчилгаа, одоо хэлэхдээ bring your books tomorrow. За маргааш номнууд авчраарай. Be quiet, listen, pay attention here. Follow me, please subscribe. The negative form is don't гэсний хандараа үл үгээ хэлнэ. Don't smoke in your room. Өрөөндөө тамхи татчих болохгүй. Don't touch me. Надад битгий хүрээдэг. Don't speak тэ гихчэнэ. За ямар нэгэн зааварчилгаа өгөхдөө first, then гэдэг нь тэгээд next, дараа нь after that тэгсний хандараа finally гэдэг юм одоо ямар нэгэн зааварчилгаа өгч штэ эхлээд ингэн дараа нь тэгин гэсэн үг те. First boil some water. Эхлээд ус буцалгана. Then put coffee into a cup. За тэгээд яана гэж аяган дотор coffee. Next pour the hot water into the cup. За дараа нь болохоор зэрэг аяг руугаа халуусаа хийн. After that тэгсний дараа add a little milk. Баг зэргийн сүүн нэмээд finally stir the coffee. За сүүлд нь тэгээ кофе бэлэн боллоо. За тэмдэгнэр good, bad, short, long, tall, fat, smart. За тэрний араас enough гэдэг нь хангалттай. To do something. За хангалттай тийм гэж хэлэхэд ашиглагддаг дүрмийг хэдүүлээрэй. My English is good enough. My English is good гэж хэлж болно те. Миний англи хэл сайн. My English is good enough гэх юм бол хангалттай сайн for teaching English гэдэг ч юм уу те. Эсвэл to teach English гэж хэлж болно. She is pretty enough. За she is pretty enough for you. Тэр бол чамд бол хангалттай хүрх юм байна. My brother is old enough to travel alone. Манай ах ганцаараа аялахад хангалттай одоо хөгшөн гэх юм цаашаа одоо хангалттай томоо. Tom is brave enough to watch horror movies at night. За Том шөнөөр аимшиг кино үзэхэд хангалттай зоригтой. This car is good enough for me. За миний машин их гоё биш л дээ. Гэтэ good enough for me. Надад бол хангалттай сайн гоё гэдэг.
This phone is expensive enough for a child. За хүүхдэд нэх үнэтэй утас бариулдаггүй шүү дээ. Тэгэхээр энэ утас нь бол хүүхдэд бол хангалттай үнэтэй утсаа. This room is big enough for two people. За this room is big гэвэл энэ бол маш том үр байна гэсэн үг тийм. This big enough for two people гэхээр хоёр хүнд бол хангалттай том үр байна. За by verb ing гэдгээр юу илэрхийлдэг вэ гэхээр за одоо зүгээр жишээгээр харцгаа тий. I learn English. За би англиг сурдаг by taking online classes. Онлайн хичээл авснараа би тэгдэг. My mom earns money. За ээж минь мөнгө олдог. Яаснараа мөнгө олдог. By selling books. За номнуудыг зарснараа ээж минь мөнгө олдог. Тэгснэрээ тэгдэг гэсэн утгатай. I will achieve my dreams by working hard. Би одоо сайн ажилласнараа мөрөөдөлтөд хүрнэ. I'm going to buy a German car by collecting money or saving money. Save гэдэг нь бол зөв байх байсан. За яг ингээл биччихэж би. I lose weight by working out. За би одоо дасгал хийснээрээ турах болно. The company becomes famous by making ads. За маш их зар сурталчилгаа хийснээрээ энэ компани маань алтартай болсон. За for гэдгийг тэрэнд зориулсан тэгэхэд гэсэн утгаар хэлдэг гэж хэлсэн тийм. За for гэдгийн таад нэг хэрэглэгдэх нь болохоор зэрэг тийм хугацааны турш гэсэн утгаар ордог. I work out. За би дасгал хийдэг for 2 hours. 2 цагийн туршид би дасгал хийдэг. I study at the school for 6 hours. За би сургууль дээр хичээл хийдэг 6 цагийн турш тийм. We are living in the city. За бид нэр одоо хотод амьдарч байна for 8 months. 8 сарын туршид гэсэн утгаар. For-ийн араас хэлэх гэж байгаа цаг хугацаа хэлж энэ 2 hours, 6 hours, 8 months. I'm cooking for 20 minutes. За би энэ хоолыг 20 минутын турш хийж байна. За ингээл болоо. За rehearse буюу одоо тавтах хичээлтэй. Look, John is coming. I think we should buy a new bicycle. Listen, a new student is coming to our class on Monday. You should help her, okay? Be nice. Don't shout. I'm watching the new session of my English lesson. I have to study this today. Don't call Tom. He's taking cooking class nowadays. He should concentrate, okay? За бүгдийг ойлгосон гэж найдаж байна. За гэртээ бичих тасгал хийгээрэй. What are you doing lately? За сүүлийн үед юу хийж байгаа вэ? 10 өгүүлбэр бичээрэй. Би сүүлийн үед тим юм хийж байгаа. Би сүүлийн үед тасгал хийж байгаа. Тим хичээл үзэж байгаа гэдэг ч юм уу те. What students should and shouldn't do 10 to 15 sentences. За оюутан сурагч нар юу хийх хэрэгтэй, юу хийх хэрэггүй талаар 10 тийм зөвлөмж маягийн юм бичих нь те. За good job. See you soon.